Сайн байцгаана уу? Болор наран байна. Миний суугт эргээд тавтай морил энэ удаагийнхаа бичлэгээр би та нартай энэхүү хүүдийг хэрхэн хийсэн тухай бичлэг бэлдсэн байгаа. Хэрвээ та миний суугт subscribe тарж амжаагүй байгаа бол яг одоо дараад хажууд нь байрлах хонхыг дарснаар миний бичлэг орсон дээрүүдээ танд хүрэх боломжтой байдаг. Ингээд хамтдаа эхэлцгээе. За би материалаа эсгээд бэлдчихсэн байна. Энд бол арын эсгүүр, энэ ингэрийн эсгүүр, энэ бол малгай орой хэсэг байна. За энэ бол ханцууны манжаадаг. Энэ бол ханцуй. Энэ бол малгай, хармаа. Тэр бол цамцны ёроолын манжаадаг байна. За миний сонгож авсан материал дотор тал нь ийм цагаан өнгөтэй, гаднах нь ийм улбар өнгөтэй нэхмэл материал. Ерөнхийдөө нэлээд сайн сундаг зузаан материал байгаа. Энэ бол цамцны ингэр талын эсгүүр. За энэ талд би болохоор цамцныхаа хармааны эсхийг тэмдэглэж өгсөн байна. Энэ хооронд халаас маань байна. Ингэж орно гэсэн үг. Тэгээ халаасныхаа энэ хэсэгт ийм сатурк наалд нааж өгч байна. Ягаад гэхээр энэ хэсэг маань ийм онгорхоо үлдэх учраас ингэж умаалдаж дарвайхаас сэргийлээд ийм наалт нааж өгнө. За энд нь бол материалын маань гадна тал, тэгэхээр наалтыг яг энэ хооронд дотор талд нь нааж өгнө. Наалт наасан хэсгийг ингээд хэрээд очихсан байгаа. Хэрэг одоо энэ ойсон хэсгийг эндүүдэж өгнө. Энэ бол хармааны маань гадна тал харагдах учраас энийг дотор хармаагийн хармаа барьлах энэ хэсэг эндээс энэ хоёрын хооронд 0.7-оос 1 см-ийн зайтай ирмэгээс нь шулуун байдлаар ойж өгнө. За саяны ойсон хэсгийг хармаагаа тутагшруулад ингээд одоо би энэ шохоогоор зурсан эндээс ингэж дөрвөлжлөж ойно. За би хармаагаа ингээд дөрвөлжлээд ойдсан байгаа. Дөрвөлжлээд энэ хэсгийг ингэж ойхоор гадна талын хэсэг нь ингээ хониралтай дөгдөг. Үүнийг ингээд 5 мм-ээр ингээ сэтлээд өгнө шүү. Сэтлээд өгөх юм бол энэ маань ингээд тэнгээр харагдж байгааз. За дотор талыг нь бас модал сэтлээд өгнө. За энэ хармааны дотор талын материалыг энэ нэг хониралтай байгаа хэсгийг ойдлоос нь 2 мм-ийн зайтай жоохон ингээ сэтлээд өгнө. За тэгэнгүүт энэ маань ингээд дөрвөлжин өнцөг гараад ингээд дэлгэгдээд өгч байгаамаа. За ингээд доотлон бас дөрвөлжин өнцөг гараад дэлгэгдчихлээ. За үүнийхээ дараа дотор талын хармааны материал дээрээ гадна талынхаа хармааг давхарлаад яг энэ дугуурсан хэсгийг нэг үзүрээс нь нөгөө үзүр хүртэл зөвхөн энэ хармаагаа ингээ хэрээд очино. За ингээ ойж дуусныхаа дараагаар энэ талаас нь харах юм бол энэ ингээд онгорхой байх хэвээр хармаа учраас хармааныхаа эхлэл төгсгөлөөс хоёр тийш нь ойно гэсэн үг. Хоёр тийш нь
эндээс энэ хүртэл ирмэгээс 2 мм-ийн зайтай шулуун ойдлоор уяадаг нь. За эндээс ингээд энэ хүртэл муу адил ирмэгээс 2 мм-ийн зайтай шулуун ойдлоор ойж өгнө. За энэ хэсэг маань онгорхоо үлдэх ёстой шүү. Эндээс ингэж 2 тийш нь ойно. За би хармааныхаа хөнгөн талыг ингээд холбоод очислоо. За ингээ ойдол хийхээр нэхмэл материал маань ингээд иймэрхүү цэцэгт байцааг шиг хэлбэртэй болчдөг. Үүнийг нь эндүүдэд өгөх юм бол ойдол болгоныхаа араас эндүүдэд өгөх юм бол ерөнхийдөө ингэж цэцэгт байцаа шиг дэлгэрэх нь гайгүй. Агшаад өгдөг. Уураар эндүүдэд өгөхөөр ингээд буцаад агшаад өгдөг баг. Тэгээд энийг нь хүртэл дээрээс нь ингээд дараад хэлбэрт оруулаад өгвөл бас зүгээр. Модон идэллээр дараад өгвөл тэгш гадаргуутай модон идэллээр дараад өгвөл за ингээд ингэр талтай нь би хармааг нь холбоод очлоо. За үүнийхээ дараа би цамцныхаа ингэр талыг арт талтай нь холбож мөрөөр нь залгаж ойно. Мөрний хэсгийг ингэж ойно. За ингэж ойхоос өмнө нөгөө нэг сатур каналтаас нарийнхан хаачлаад аль нэг мөрөн дээр нь нааж өгөөд бас ойж болно. За би цамцныхаа ингээр болон арт талыг нийлүүлээд мөрөөр нь холбоод ойчлоо. Эхлээд шулуун ойдлоор ойдлын яг 1 см-ийн зайтай ингэж ойоод дараа нь хэрэгсээр ойж гисэн байгаа. За үүнийхээ дараа би энэ ойдлоо арт тал руу нунгааж эндүүднэ. Арт тал руу ингэж унгааж эндүүднэ. За ингэж эндүүдчихэд ханцууга залгаж өгнө. За энэ бол цамцны арт тал, энэ урт тал. Тэгэхээр ханцны эсхүүр дээр маань мөрний орой хэсэгтэй холбогдох те энэ мөрний энэ ойдолтой холбогдох сэтэлгээний тэмдэглэгээ мөн урт талтай оёдох тал нь энэ шүү гэсэн юм тэмдэглэгээ байдаг байгаа. Тэгэхээр энийг тааруулан зүүдэж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ маань урт тал, энэ арт тал. Тэгэхээр ханцооны урт тал энэ байна, арт тал нь энэ байна. За тэгээд энэ сугны ухлаацны үзүүр маань энд дуусч байна. Тэгээд энэ ирмэгийг нь яг ингэж тааруулан ойж өгөөрэй. За ингээд эндээс энэ хүртэл шулуун ойдлоор ойоод хэрэгсний машинаар ойоод ингээ 2 ханцуу маань бэлэн болно. Би ханцууга их биетэй шулуунаар ойоод дараа нь хэрэгсээр ойоод эндүүдэд бэлэн болох. За үүнийхээ дараа би ханцууныхаа нэг үзүүрээс их биеийн хажуу талын хэсгийг ойно. Ингэхдээ анхаарах нэг зүйл маань сугны ойдлыг хооронд нь давхцуулан ойно. Дараа нь энэ хажуугийн хармааны хэсгийг ойхдоо анхааралтай ойх хэрэгтэй. За арт талын маань цамцны арын эсгүүр дээр муу адил ханцооны нөгөө нэг халаасны сэтэлгээг тэмдэглэж өгсөн байгаа. Түүнийг нь яг давхцуулан, уртлынхтай давхцуулан ойж өгнө. За ингэхдээ
Бидний халаас маань ийм байгаа шүү дээ. Энэ бол ингэр тал, энэ бол арт тал байгаа. Тэгэхээр халаас маань ингээд ойролцоогоор 1 см дотогшоогоо байгаа. За тэгэхээр халаасаа ингээд битүүлээд ойж болохгүй. Халаасны маань энэ нэг давхраг байгааз үүнийг энэ артталтай нь холбож ойно гэсэн үг шүү. Тэгэхээр энийг жоохон цааш нь түлхээд тэгээд ингээд ирэмгээр нь шулуунаар оёад дараа нь хэрж ойно. За нөгөө талын ч гэсэн мөн адил би ингээд зүүдсэн байгаа. За сугныхын хэсгийг сугны ойдлыг огтлцуулан зүүдээд энд мөн адил энэ халаасны хэсгийг дотор тийш нь жоохон түлхээд эднэрийг ингээд тааруулан барьж ойно. За ингэхдээ энд нэг сэтгэлгээ гэж нэг юм байгаад байгаа шүү дээ, тий. Энийг заавал сэтэлж тэмдэглэхгүйгээр ямар нэгэн тод гардаг, арилдаг маркераар ингээд тэмдэглээд өгч болно. За ингэж ойхдоо ингээд халаасаа битүүлээд давхарлаад ойчихгүй гэж санаа зовоод хитрхи ингээд ирэмгээр нь ойчих юм бол ойсны дараа хартал энэ хэсэг маань ингээд заримдаа ингээд ийшээгаа ингээд задраад гараад ирдэ шүү. Тийм учраас яг энэ сэтгэлгээ гээд байгаа энэ нэг тэмдэглэгээний хэсэгтээ болж өгвөл энийг ингээд лавхан шиг энэ хэсгийг дарж оёорой. Тэгэх юм бол өнгөн талдаа халаасны маань яг доотлын үзүр болон дээдлийн эхлэл цэг маань цэвэрхэн гарч өгнө. За ойсныхаа дараа харуулъя. Хоёр хажуу талын оёод бэлэн болгочлоо. Шулуун ойдлоор яваад дараа нь хэрэгслэж өгсөн байгаа. За одоо ингээд ойдл маань ингээд нэг юм дэлбэлсэн байгаад байгаа шүү дээ. Энийг эндүтчих юм бол гол нь уураар халуун уураар эндүжиж өгөх юм бол энэ маань ингээд агшаад нороод дараа нь халуунаар эндүчээр ингээд агшаад нороод тэгшгэн болчихно. За энэ ойдлоо би гадна талаас нь харуулъя. За гадна талаас нь харуулах юм бол ийм болсон байна. Хармаа маань ингээд энүүгээр онгорхой. Сугны хэсэг маань ингээд огтлцоо. За энэ маань уртал. Ингээд хоёр хармаа маань энд байна. Нөгөө тал нь ийм болсон байна. Энийг ингэж ойж өгнө. Үүнийг ингэж ойж өгнө. Нөгөө анцныхыг ч мод ингэж ойж өгнө. За ингээд ойсныхаа дараагаар залгаж харуулж өгье. За манжаатга ингээд ойчихсан. За тэгэнгүүт ингээд дундуур нь нуулаад ийм хэлбэртэй болчихно. За үүнийг ханцан дотроо хийн. Ханцууга өнгөн тал буруу харуулад тэгээд дотор нь за ханцааны энэ ойдл дээр манжаатгийнхаа энэ ойдлыг давхардуулаад за ханцууныхаа тойргийн төв цэг нь энд байна. Манжаатгны төв цэг нь энд байна. Энэ хоёрын хооронд нь холбоод одоо ингээд татаад очно гэсэн үг. Ингээд татаад тариулаад очно. За энэ цанцныхаа ёроолын хэсгийг ч гэсэн ингээд ойцсон байгаа. Одоо эннийхээ төв цэгийн тэмдэглэхийн тулд жоохон ингээд сэтгэлийг төвчнө. За үүнийг адилхан ингэж нөгөө тийш нь нуулаад ингэж хоёр давхарлаад цанцныхаа ёроолын хэсэгтэй холбоод хаяад өгнө. За би манжаатга хаяад дуусчлаа. Тэгээд
манжаатаг маань яг цамцны маань нөгөө нэг ирэмгийн хамгийн сүүлийн үед л учраас хэрэгсний машинаар ойхоор нэг юм илүү утас гардаг та. Ийм нэг илүү утас гардаг. Энийг ингээд тулгаад хайчилчих юм бол хэрэгс маань хөвгдөж магадгүй. Хөвгдөхөөс сэргийлээд ийм жоохон уртхан утас аваад иймэрхүү багж юм уу эсвэл юу гэж болно, тэвэн байж болно. Тэгээд энэ завсраар нь ингэж гүйлгээд дод ишин ингээд оруулж өгөх гэсэн үг. За ингээд энэ ойсон утас руу нэг утсыг оруулаад за ингээд цэвэрхэн болдог шүү. За одоо ингээд манжаатга ингээд ойцсон тийм ээ. Тэнгуут энийг юм уу адил бас эндүүдэж өгнө. Эндүүдэхдээ дотор тийш энэ нэг илүү гарсан ойдлоо ингээд чааш нь ингээд эндүүжиж өгнө гэсэн үг. Ийшээ. За малгайныхаа ээж бүрдлийг хооронд нь холбоод хэрээд ойчлоо. За үүнийхээ дараа би дахиад энэ хэрэгснийхаа дотор талаар 1 мм-ийн зайтай шулуун байдлаар ойж өгнө. За би оёод тусчлаа. Одоо би энэ ойдлоо гол руу ингээд онгойж өгч эндүүднэ. Одоо шулуун идлоор гадна талаас нь харж агаад энийгээ даруулаад энэ хэсгээр нь ингээд нэг энэ ойдлоос 2-3 мм-ийн зайтай энүүгээр нь би шулуун идлоор ойж өгнө. За би малгайгаа хооронд нь холбож ойхоос өмнө сатуркын алдаасаа нарийнхан хайчилж аваад яг энэ холбогдож ойх хэсгээр нь нааж өгөхөөр шийдлээ. Ягаад тэр миний материал нилээ ийм сундаг ойхоор дэлгэрээд байгаа учраас малгайныхаа дотор болон гадар дээр ирэмгээр нь ингээд сатуркын алд наачлаа. За одоо ингээд энэ үзүүрээс нь тайруулаад нөгөө үзүүр хүртэл нь ойж өгнө. За хооронд нь холбож ойчоод малгайгаа өнгөн тал руу нэрвүүлээд энэ бол миний малгайны гадар тал гэж би сонгослоо. За тэгэхээр би одоо энэ дотор тал, энэ гадна тал нь, энэ дотор энэ гадна тал нь учраас энэ ойдлоо би дотор тал руу нунгаагаад дотор талын хэсэг дээрээ ингэж ойдлоо унгаагаад энүүгээр шулуун ойдлоор ойж өгнө. Одоо энэ ойдлоосоо ийшээ нэг 2-3 мм-ийн зайтай шулуун ойдлоор ингээд оёод өгнө. Тайруулаад энийг гээд нөгөө зүр хүртэл. За надад зориултын цаал дур байхгүй учраас би
Малгайныхаа үдээсний нүхийг би товчны нүх ойдог ойдлоор гаргах чинь. За тэрнээсээ өмнө эсхүүр дээр маань энд яг үдээсний нүх гарна гэсэн юм тэмдэглэгээ байгаа. Энийг нь малгайн дээрээ тавиад за энэ оёлын энэ 5 мм-ийг нь урагшаа ингэж илүү гаргана. Ягаад тэгэхээр малгай маань оёгдсон учраас. За тэгээд энд байна. Ингээд зүгээр хатгаад энэ тэмдэглээд өгье. За нөгөө талын хэсэгт модел ингээд тэмдэглээд өглөө. За элийн машинд маань энэ уулнаас гадна товчны нүх гаргадаг. Тэгээд цахилгаан ойдоо 3 уул дагалдаж ирдэг байгаа. Тэгэхээр за би одоо товчны нүх гаргадаг уулаар ойж үзүүлэх чинь. За одоо ингээд малгайныхаа товчны нүх гаргах хэсэгт нь ингээд тэмдэглэгээ хийсэн байгаа. Тэгэхээр энэ маань би хаанаас хаа хүртэл явах вэ гэхээр эндээс ахвалаад энэ хүртэл би нүх гаргана. За энэ ноос материал маань нүх гаргахад жоохон төвхтэй идэх учраас артлалт нь бас ийм наалт нааж өгсөн байгаа. За одоо энэ нэг харагдчих байгаа чиглүүлэгч цагаан бондгор юм болвол тэгшхэн ойж байна үгүйг заадаг. Харин энэний артлалт байгаа энэ бол маань ингээ гүйдэг. За энд нэг гүйхгүй ерөөсөө үлдсэн байгаа энэ нэг хөндлөн юм маань болохоор эхлэл төгсгөл хоёрыг нь зааж өгдөг. Ойдл байгаа. За тэгэхээр би одоо ойдлын машинаа нэг дээр нь ингээ тааралцсан байна. Нэг нь гэхээр яг ингэж хөндлөн ойно. Тэгээ хоёр нь гэхээр хоошоо дээш ингэж ойх нь. Гурав нь хөндлөн ойоод дөрөвдөр тааруулахаар хойноосоо урагшаа ингэж ойж өгнө. За би одоо ойж үзүүлье. Хоёр руу шилжүүлэхээр хурж байна. За одоо энд харагдаад байгаа энэ дотор нэг улаан байгааз тэгээд энэ гадна талд нь бас нэг улаан тэмдэглэгээ байгааз энэ маань ерөөхдөө хэр урт товчны нүх, жижигхэн товчны нүх гэдэг хэмжээг нь зааж өгж байгаа. Тэгэхээр би 1 2 3 энэ дотор талын энэ улаан тэмдэглэгийг энэ гадна талын 1 2 3 хүртэл нь 3 дахь улаан зураас хүртэл нь оёлоо. Тэгээд би 3 руу шилжүүлээд хөндлөн ойсныхаа дараа 4 руу шилжүүлээд урагшаа оёлоо. Буцаагаад 1 рүү шилжүүлээд би оёлоо дуусгаж өглөө. Би үдээснийхээ нүхийг оёод сэтгэлсэн байгаа. За үүний дараагаар малгайныхаа энүүгээр үдээсний замыг ойж өгнө. Гэхдээ энэ эсхүүр маань надад хэрэгтэй. За ингээд эсхүүрээ дээр нь тавиад энэ нэг ойдл маань малгайныхаа дотор талд гарах учраас энийг ингээд
Та нар маань жижигхэн тэвнгээр утас гүйлгээд хаваад байсан ч болно. За би болохоор зүү ашиглаад энэ хэсгийн хэлбэрийг нь гаргаж өгье гэж бодлоо. Ингийг оёх явцад энэ маань ингээ наашаа чаашаа ингээд гараад далийн ууж магадгүй учраас ингээд зүгээр тогтоочлоо. За үүнийхээ дараагаар эсвэрэн дээр байрлаж байгаа энэ нэг тэмдэглэгээ байгааз энийгээ малгайныхаа хэсэгт тэмдэглэж өгнө. За одоо яах вэ гэхээр би энэ тэмдэглэсэн хэсгээсээ нааш нэг 5 мм-ийн зайтай энэгээр ингээд шулуун байдлаар ойж өгнө гэсэн үг. За би үдээснийхээ замыг оёх шугамыг зураад өгсөн байгаа. Одоо энэ зураасныхаа дагуу нэг ирэмгээс нөгөө ирэмг хүртэл нь оёод бэлэн болно. За малгайныхаа уяаны хэсгийг оёод дууссан. За үүний дараа малгайгаа их биетэй холбож оёод цамц маань бэлэн болно. За цамцаа ингээд буруу харуулад цамцныхаа захаас за одоо энэ бол арт тал байна. Энэ бол энгэр тал байна. Тэгээд цамцныхаа хоёр мөрний ойдлыг нийлүүлж агаад урт талын энгэрийн төв цэгийг сэтэлсэн байна би. Арт талын энгэрийн төв цэгийг бас сэтэлсэн байна. За ингээд голыг олчиж байгаа. За ингээд арт тал, энэ урт тал гэсэн шүү дээ, тий. За ингээд төр зөр тавьчих. Тэгээд бид нар аль түрүү энд энэ ойдлоос ийшээ энд нэг тэмдэглэгээ авсан, тий. За малгай маань болохоор энэ гадна тал, энэ дотор тал байгаа. Тэгэхээр энэ бол өмсгөөр баруун тал. За энэ болохоор зүүн тал. Тэгэхээр баруун талын гадна талд нь хавсаргаад саяны энэ тэмдэглэсэн энэ тэмдэглэгээ нөгөө талын энэ тэмдэглэгээ хоёрыг нийлүүлээд зүүднэ. За тэгээд энэ малгайныхаа болохоор арт талын хэсгийн энэ хоёр ойдыг хооронд нь уулзуулаад тэгээд ингээд төвийг олчихно бас. За энэ олсон төв цэгээ энэ бол малгайны арт тал, тийм учраас цамцныхаа арт талтай холбож өгнө. За малгайгаа ингээд дотор нь хийчихнэ. За тэгээд саяны энэ төв цэгээ арт энгэрийн төв цэгтэй нийлүүлээд зүүдээ дүүнэ. Харин уртлын төв цэгээ мөн адил энд нэг тэмдэглэсэн сэтгэлгээ байгаа шүү дээ, тий. Тэрнтэйгээ хамт зүүдэж өгнө. За одоо ингээд энэ төв цэгүүдээсээ хоёр тийш нь тойрог нь таарад учраас ингээд нийлүүлээд аясаар нь ингээд зүүдэд өгнө. За ингээд тойруулаа зүүдчлээ. За одоо би энийг шулуун ойдлоор оёод дараа нь хэрэгсний машинаар оёод
хооронд нь холбоо. За малгайгаа их биетэйгээ холбоотой очсон. Ийм харагдчихэв. За одоо яах вэ гэхээр хоёдлоо бас унгааж индүүдээд одоо энэ хоёдл байгаа шүү дээ тий. Энийгээ доош нь буюу их бие тал руу нь харуулад одоо энүүгээр хоёдлоо дараад 3 мм-ийн зайтай шулуунаар ойж өгөн тойруулаад малгайныхаа энэ суурийг ингээд тойруулаад ойж өгнө. За би малгайныхаа эсгийг ингээд оёод дуусчлаа. За ингээд цамц маань бэлэн болчлоо. Одоо ганцхан энэ түүдээс малгайд нь шургуулж хийгээл бэлэн болчлоо. Хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол та миний видеоны доор сэтгэгдлээ үлдээж миний сувг subscribe дараад мөн энэ бичлэгийг бусад найзуудтай хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Yo, vi tarde. Aquí, yo lo hago.